За бүгдээрээ сайн байцгаана уу? Гэрэл тарот байна. Бүгдээрээ суулзаагүй нэлийн удлаа. Баяр наадам болоо та бүгд бас сайхан баярлсан бахаа гэж бодож байна. Тэгээд 100-ны маш гоё элчтэй халуун өдөр байна өнөөдөр. Тэгээд энэ харилцааны ерөөхдөө байр суурь таны бодож байгаа таны хосын харилцаанд байгаа тодорхойгүй харилцаад байж болно. Аль хэдийн гэр бүл болсон хүмүүс байж болно. Яг үнэхээр ингээд дөнгөж уулзаад танилцаад явж байгаа хүмүүс байж болно. Тэр хүмүүс ер нь энэ харилцаан дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь урт хугацаанд ирээдүйд харж байгаа юу гэдгийг хамтдаа харнаа. Тэгээд группийн сонголт маань бол угаасаа уламжлалт төсөөрөө зураг байдлаар гарч ирнэ. Тэгээд зурагнаасаа харж агаад групп дээрээ ороод ирээрээ гэж та бүгдээ уурж байна. За 1-р бүлгийнхэн маань урьдчилан тавтай морил завуул нь камера нэг сайн тохируулж чаддаггүй. Амар бараа харагтаад байна дэлгэцээ камер дээрээ. Тэгээд уул нь бол миний ширээ яг өдөр хийж байгаа. Энэ уншлагыг айгуу гоё гэрэлтэй байна. Тэг яг одоо би бас та нараас нэг амар чимээ шууга ороод ин гэсэн учраас гадаа 32 химээ халуунтаа тэгээ гэртээ яа цогоо оголгож чадахгүй нэг иймэрхүү байдалтай сууж байна. Тэгээ та бүгдээ бас хүндлээд бас нэг чимээ шуугатай юм сонсгоод яах вэ гэж бодоо. За тэр яах вэ? Тэгээ та бүгд маань бас нэлээд удаа уулзаагүй сайхан баярлсан бахаа гэж бол найдаж байна. Тэгээд эдэд хийх үедээ аль болох цайвар болохыг хичээнэ. Гэхдээ яг нэг юм бараа болчгороо бас яг нэг юм цайж бас өгдөггүй маа. За тэр яах вэ? Тэгээд харахад дэлгэцийн хувьд жоохон хэцүү байгаад тах юм бол та нар маань ингээд зүгээр видеог нь үзэхгүйгээр дуугийн сонсч бас болно шүү. За энэ удаагийн уншлага ямар утга учиртай юм бэ гэхээр нөгөө хүний чинь таны хос болно. Таны одоо үерхэл, найз бүсгүй, найз охин, найз залуу тийм ээ. Тодорхойгүй харилцаанд байгаа, эргэлзээнд байгаа, бүр гэр бүл болчихсон хүмүүс хүртэл яг энэ харийн харилцаан дээрээ таны хос ямар байр суурьтай байна вэ гэдгийг хамтдаа харнаа. За тэгээд энэрийн шалгалтаар болохоор энэ зүүн талын хэсэгт болохоор таны бодож байгаа хосоо бодож байгаа байр суурь байгаа болвол нөгөө талаас таны хосын чинь талаар таны талаарх байр суурийг хамтдаа харнаа. За тэгээд эхлээд та энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдгийг энергийн шалгалт болгож харж байгаа. За тэгээд таавар доош харж гарч ирсэн гэхлээр энэ харилцааг бол дуусгахыг хүсэхгүй байна. За магадгүй дуусгахыг хүсэхгүй байна. Маргалцсан, муудалцсан, хөндөрсөн юм шиг мэдрэмжтэй байгаад байгаа бол аль болох би бинийг ойлгоод эвлэрхийг хүсэж байгаа. За энэ харилцааг одоо ингээд тийм ч амархан дуусгачихыг хүсэхгүй байгаад байна. За тэглээгээд амар ингээд үйлдэл хийгээд хичээгээд байгаа зүйл бол байхгүй байгаад байна. Эсвэл хичээгээд байхад тийм амар нөгөө өөрөө чинь хичээж байгаатай адилхан үр дүн бас гарахгүй байгаад жоохон сэтгэл дундуур байгаад байна. За 1-р бүлгийнхэн хосоосоо юу хүсдэг вэ гэхээр цор гонц намааг гэж сонгооч. Энэ харилцаан дээр би чамайг сонгосон, чи миний хувьд үн цэнтэй хүн гэдгийг маань мэдрүүлээч гэж бол хүсэж байна. Тэгээд 10-ын аяг доошоо харж гарч ирсэн гэхлээр энэ харилцаан дээр одоо урт хугацааны ирээдүй байгаа гэдгийг надад мэдрүүлээч. Аль хэдийн гэр бүл болцсон байгаа бол гэр бүлтэй анхаарад, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрээд за тэгээд Kuna Once доошоо, Impress доошоо гарч ирж байна гэхлээр энэ харилцаан дээр би итгэлгүй байна. Энэ харилцаан дээр би маш үзэсгэлэнтэй эмэгтэй, үзэсгэлэнтэй залуу одоо чи минь ямар хөөрхөн юм бэ? Энэ харилцаан дээр одоо юу гэх юм хайр халамж одоо өөртөө итгэлийг энэ харилцаанаас авч чадахгүй байна буюу сэтгэл ханамжийг авч чадахгүй байгаад байна. Энэ харилцаан дээр ирээдүй байхгүй болцсон юм шиг Викторийн харилцаа хөндөрсөн юм шиг надад тийм мэдрэмжийг өгөөд байна. Тэгэхээр буцаад энэ харилцаагаа сэргийгээд чи маш үнцэнтэй, чи маш ухаалаг үзэсгэлэнтэй эрэгтэй эмэгтэй шүү гэдгийг мэдрүүлээч. Буцаад тийм гоё халуун дулаан гэр бүлийн уур амьсгалыг мэдэрмээр байна гэж бол ялцчгүй хүсэж байгаа. Тэгээд гэр бүлийн тайван харилцаа хамтдаа ирээдүйд тэгнэ нэгэн гэдэг ирээдүгөө чиглэсэн тийм ярилцлага
одоо тийм үйлдэл авахыг хүсэж байгаа. Өөрөө өөрийгөө үнэлүүлэхийг, өөрөө өөрийгөө магтуулахыг хүсэж байгаа. Энэ харилцаан дээр би чамд үнэхээр хайртай гэдэг тэр үгийг, мэдрэмжийг, халамжийг хамгаалуулсан мэдрэмжийг ялтчихгүй авахыг хүсэж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүртэл та энэ харилцаанаас авахыг хүсэж байгаа мэдрэмж бол мэдээж баталгаатай байдал бас байна. Тэгээд энэ хүртэлх бодол мэдрэмж харилцаанаас хүсэж байгаа зүйл нь таалагдчих байгаа юм бол энэ таны уншлага гэж та бүгд маань хүлээж аваад цаашаа 2 дугаар хэсэг рүү ороорой гэж урьж байна. За тэгээд шууд сахиуснуудынхаа зөвлөгөөг авахар шийдсэн байгаа. Тэгээд энэ дээр буюу энэ харилцаан дээр сахиусууд юу гэж зөвлөд байна вэ гэдэг дээр 8-ын одоо зоос доошоо гарч ирсэн байгаа даа. Тэгэхээр таны ганцаараа энэ харилцаан дээр хичээхэ болоо гэж зөвлөж байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад ингэж зөвлөд байгаа гэхлээр яг уу та ингээл урдуур нь ороод бүх үйлдэлийг хийгээл тэр хүний халамжлаад байгаа гэхээсээ илүүтэйгээр сэтгэл санааны хувьд айгу зовоод байгаа байхгүй юу? Нэгдүгээр бүлгийнхэн энэ харилцаанд ирээдүй байх болов бид хоёр тэр хүн надад хайргүй болцсон болов ингээд дуусчих юм биш үсттэй гэт яг юм үйлдэлээрээ халамж үзүүлэхээс илүүтэйгээр сэтгэл санаагаар аюух зовоод байна. Тэхээ болох хэрэгтэй, нэг юм сөрөг бодлуудаа тавьж явуулах хэрэгтэй гэж бол гарч ирж байна. Нөгөө талаасаа эсэргээрээ бүр ингээд бодол санаагаараа ингээд амар ядраад байгаа ч гэсэндээ бодит үйлдэлийг авахгүй байгаад байна гэж бол харагдлаа. Тэрний үсэг гэхлээр тэр хүнд нэг юм халамж үзүүлэхгүй байгаад байгаа. Магадгүй нөгөө үнийгээ хүлээгээд тэр хүн надад цэцэг бариад ирнэ үз. Тэр хүн надад ингээд хайртай дуртайгаа илэрхийлээд халуун дулаан одоо үг хийлдэг ч гэдэг юм уу, тэрвэрлэлт үзүүлдэг гэдэг ч юм уу. Тим юм хүлээгээд байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд тэр хүн тэр одоо үйлдэл гэдэг юм үгийг өгөхгүй байгаад байгаа учраас нэгдүгээр бүлгийнхэн маань бас яг адилхан халамжаа үзүүлэхгүй байгаа даа. Тэгэхээр халамжаа үзүүлэх хэрэгтэй. За тэгээ бодол санааны хувьд тэр хүнээс жоохон хөндөрөх хэрэгтэй. Хитрхи ингээд энэ харилцаан дээр ирээдүйн ямар байх бол гэж бодол санаагаа өгч хилээгээд байна. Тэгэхээр болох хэрэгтэй гэж бол сахиуснууд зөвлөж байна. За тэгээд тэр хүн одоо нөгөө нэг үнэхээр танд ингээд сайн хандж гин үү гэдгийг үгээр нь биш үйлдэлээр нь дүгнэж өгөх хэрэгтэй. За тэгээд 7-гийн сэлэн бол жоохон тэр хүн бол бас яг энэ харилцаан дээр 100% баталгаатай биш байгаа шүү гэдэг тийм энергийг бол сахиусууд бол сануулж байна. Тэгээ тэрний өгсөн гэхэлэр таны хуураад байгаа ч гэдэг юм уу. Тэхээсээ илүүтэйгээр тэр хүн бол бас яг энэ харилцаан дээр 100% танд ил тод биш байгаад байгаа. Танаас нууж байгаа зүйлс тэр хүнд бол байгаа. Магадгүй энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүй харахгүй яваад ижиж бас магадгүй шүү гэдгийг сахиуснууд сануулж байна. За тэн дээр болвол дэлгэрүүлээд асуухад judgment доошоо, Kunapantagos доошоо гарч ирсэн гэхлээр өөрийнхөө энэ харилцаан дээр буруу хийгээд байгаа үйлдэлүүдийг 100% ухаараагүй яваад байгаа зүйл бол байна. За тэгээд нэг гаргасан алтайгаа дахин гаргаад байгаа. Одоо юу гэдгийг энэ хоёрын хувьд бол маргалддаг нэг сэдв байлаа гэж бодоход тэрийг энэ хүн бол дахин гаргаад яваад байгаа. Тэр үйлдэлээ болвол одоо өөрийнхөө буруутай талыг гэдэг ч юм уу 100% ухамсарлаж би ингээд алтаатай үйлдэл гаргадаг байсан юм байна гэдгийг 100% ухаараагүй гэж бол гарч ирж байна. За тэгээд нөгөө талаасаа эмэгтэй тал энийг сонсож байгаа эмэгтэй тал за магадгүй яг танд зориулаад хэлэх юм бол яг эрүүл мэндтэй за бас тэгээ сэтгэл санааны эрүүл мэндтэй айгу анхаарахаа болцсон байгаа даа. Өөрийгөө хитрхийх золиослж гинэ гэж бол сахиусууд нь бол сануулахыг одоо зөвлөж байна. За энэ дээр анхаараарай гэж бол зөвлөж байгаа байхгүй юу? За одоо дахиад ингээд товчлоод хэлэх юм бол
тэр хүн одоо 100% таны хүсэж байгаа шиг тэр алдаа дутагдлыг бол 100% ойлгохгүй яваад байна. Ойлгох зүйлээ ойлгохгүй байгаа тань. Тэгээ тэрийг та хүчилж ингээд ойлгуулах шаардлага байгаа мó? Өөрөө өөрийгөө энэ харилцаан дээр дэндүү золиослоод байна гэж бол сахиусууд нь зөвлөж байна. Тэгэхээр энэ дээрээ анхаараараа хитрхи бас ингээд нөгөө нэг тэр хүн энэ харилцаан дээр одоо ирээдүйг харахгүй гэдэг ч юм уу эсвэл алдаа дутагдлаа ойлгохгүй байгаадах чинь та ингээл тэр хүнийг ойлгох тийг ингээд зааварчлаад байх нь ер нь зөв үү? Тэлээгээ тэр хүн энэ харилцаан дээр алдаа дутагдлаа олж харах уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд яг одоо нэгдүгээр бүлийнхэн маань өөрөө өөрийнхөө эрүүл мэнд, тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд, за тэгээд амьдралын чанар гэх юм уу да тий үнэхээр аюу гоё яд жаргалтай амьдарч чадж гэнэ үү? Эсвэл өөрөө өөртөө цаг гаргаж чадчих байна уу гэдгийг нэг харах цаг нь бол яг болцсон биш үү гэдгийг сахиусна зөвлөж байна. За тэгээд magician болон 8-ын саваар гарч ирсэн. За тэгэхээр сахиусна бол юу гэж хэлж байна вэ? Тэгэхээр энэ харилцаа бол ирээдүйд бол сайжирнаа. Энэ харилцаан дээр болвол яг нэг сайхан зүйлс таны хүсэж байгаа тэр зүйл бол танд өгөгднө. Энэ харилцаан дээр эвлэл найрамдал сайхан зүйл бол ирнэ. Одоо тэн дээр ингээд санаа зовох хэрэггүй шүү. Бид нар бас энэ харилцаан дээр чинь ойлгуулах зүйл гэдэг ч юм уу засаж сайжруулах зүйлээд сахиуснууд нь туслаж байгаа шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За тэгээд 8-ын саваа гарч ирсэн гэдэг нь удахгүй энэ харилцаан дээр одоо хоёрын хувьд бол эвлэрэл найрамдал болцоо гэдэг ч юм уу гоё яриа гэдэг ч юм уу би бинийг ойлгосон тийм үйл явдлал яалтчгүй болноо. Тэгээд битгий санаа зовоо гол нь манай нэгдүгээр бүлийнхэн маань дэндүү энэ харилцаан дээр яах бол гэж санаа зовсоор байгаад ингээд өөрөө өөрийгөө айгуу жоохон алдсан байна. Тэгэхээр тэр хүний үгэнд биш ингээд үйлдэлийг айгуу сайн ажиглах хэрэгтэй. За тэгээд энэ харилцаан дээр бол хоёр талын хүчин чармаалт бол ялцчихгүй хэрэгтэй шүү гэдгийг бол сахиусууд нь бол зөвлөж байна. За тэгээд одоо харин 3 дугаар хэсэг рүүгээ оръё. За 3 дугаар хэсэг дээр болохоор 1-р бүлийнхний харилцаа холбоотой байгаа хүмүүсүүд нь яг та бүхдийн талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр 3-ын сэлэм гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол айгүйх одоо гомдол, өвдөлт, шаналл магадгүй энэ харилцаанд түр салцсан гэдэг ч юм уу те харилцаа холбоогүй байж ах магадлал бол байна. За заавал хамтдаа харилцаа холбоогүй байхгүй байж ч бас болно. Тэгэхээр хэрвээ харилцаа холбоогүй байх юм бол энэ хүн бол харилцаа холбоо өөртөө чинь тогтоохыг хүсэж байна. За үгүй бид хоёр хамтдаа байгаа харилцаатай байгаа гэх юм бол энэ харилцаан дээр одоо яг энэ 8-ын савааны нэр энэ дээр бас гарч ирж байгаа байхгүй энэ хоёр өөр хүзрэлтөө. Тэгэхээр энэ харилцаан дээр хичээх, үйлдэл авахыг хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ харилцаан дээр зөвхөн таач ерөнхийдөө сэтгэл ханамжгүй байгаад байгаа зүйл бол алхаа. Нөгөө хүн чинь бас энэ харилцаан дээр сэтгэл ханамжгүй мэдрэмжээг бол авч байна. Одоо 3-ын сэлэм, 10-ын сэлэм дэшээ гарч ирж байна гэхлээр 3-аас 10 руу ахиж ийн гэхлээр харьцангуй энэ одоо сэтгэлийн шаналл, харилцааны нэг юм алдаа дутагдал, динамик би бинийг ойлгохгүй байх тийм ээ. Би бинтийгээ өрсөх, би бинтийгээ буулт хийхгүй байх ч гэдэг юм уу, өөрийгөө хамгаалах гэдэг ч юм уу нэг юм маргалцсан би бинтийгээ ингээд өрсөлдсөн энэ энерги тавьж явуулахыг хүсэж байна. Тэгээ devil card байна гэхлээр чөтгөрийн карт байна гэхлээр ялцчгүй өөрт чинь бол татагддаг. Гэхдээ 9-ийн аяга доошоо байна гэдэг нь бол энэ харилцаанаас авах ёстой зүйл. Авах ёстой сэтгэл ханамжийг яг л бас авч чадахгүй байгаад байна л да. Тэгээ яг та яг ямар мэдрэмжийг мэдэрч ийн тэр хүн ч гэсэн энэ мэдрэмжийг бол мэдэрж байгаа. Зөвхөн та гомдоод яваад байгаа биш. Таны хосчин хүртэл энэ харилцаан дээр тань дээр бас гомдож байгаа зүйл бол байна.
энэ дээр ингээ харангуут маш их гомдсон. Яагаад би хичээж ах чинь ийм үр дүн одоо би авч байгаа юм бэ? Гэсэн хэдий ч би одоо энэ харилцаан дээр хичээхээ болохгүй. Бас хичээл зүтгэл гарганаа. Гэхдээ энийг ийм сэтгэл зүйн юм тарамттай гэдэг юм уу? Боогдсон би бинийг ойлгодоогүй ийм нөхцөл байдлыг тавьж явуулахыг хүсэж байна. Үнэхээр энэ нөхцөл байдал аюу хэцүү мэдрэмж бол байна. Нөгөө хүний чинь зүгээс энэ харилцаан дээр авч байгаа сэтгэл ханамж бол үнэхээр байхгүй байна. Тэглээгээд энэ харилцааг бас ер нь бол тавьж бас явуулж бас чадахгүй байгаад байна. Салж чадахгүй байгаад байна. Эрүүл харилцаа бас биш байгаад байна л да. Тэгэхээр эрүүл харилцаатай болохыг л хүсэж байна л да. Энэ хүний хувьд бол битүүрийн харилцаа бол эрүүл биш байгаад байна гэдгийг энэ хүн мэдэрч байна. Гэхдээ тэлээгээд энэ хүн бүр ингээд бууж өгсөн зүйл бол алга. Тэгээ ингээд хичээх хүсэж байгаа. Хэцүү байгаад байгаа, сэтгэл ханамж авч чадахгүй байгаад байгаа. Одоо юу юм бэ? Тоглоомоор одоо ингээд зодоонтой тоглоом байдаг штэ. Амин ингээд цохиулсараа 100%, 20%, 80% гэдэг бол энэ хүний хувьд бол амин 20% дээр байгаа. Уул нь 100% байх ёстой штэ. Тэгээд магадгүй 15% дээр ингээд бүх хүчээ ингээд хүчлээд ингээд зогсчихгүй хүн шиг одоо энэ харилцаан дээр одоо яагаад тийм үг орж ирээд юм бол нэг өгчгүй хүн шиг тисжинал гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүн энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүй харж гин үү гэх юм бол ялцчгүй justice доошо гарч ирж гин гэхээр хоёрын зоос доошо харж ирж гин гэхлээр шийдвэрээ бол гаргаагүй л байна л да. Эргэлзэж байна. Тэгээд яагаад гэвэл таныг бас буруутгах байгаа зүйл бол байна. Нэгдүгээр бүлийнх нь надад ингээд халамж үзүүлэхгүй байгаа штэ. Нэгдүгээр бүлийнх нь намайг ингээд үнэлдэггүй штэ. Намайг хайрладаггүй штэ. Надад ингээд гаргачаа зүйлийг маань ойлгодоггүй, халамжилдаггүй, намайг магтдаггүй гэд яг таны гомдлоод байдаг авахыг хүсэж байгаа зүйлийг энэ хүн бас авч чаддаггүй юм байна л та. Тэгээд тэрийг өгдөггүй учраас намайг дандаа шүүмжилдэг учраас би энэ харилцаан дээр сэтгэл ханамжгүй байна. Тэгэд энэ 5-ын зоос бол угаасаа ингээл харагдчихлаа л да. Ингээд нэг юм гонцсон ийм дүр зур байгаад байгаа хгүй. Тэгэхээр хоёрын харилцааны нөгөө нэг эвлэрэл найрамдал байхгүй. Би бинийг нөгөө заримдаа эрхлэх гэдэг ч юм уу, магтах гэдэг ч юм уу, болцох гэдэг ч юм уу. Халуун дулаан динамик нь ингээд алдагдсан учраас бүр ингээд сэтгэлээр унтсан. Тэгээд энэ харилцаанд ирээдүй байгаа болоо да гэд бүр ингээд итгэл алдсан байгаад байгаамаа. Тэгэхээр яг уу урт хугацааны ирээдүй харж байна уу гэдэг дээр бол миний хувьд болвол уул нь бол яг жоохон шантраад эхэлсэн үе дээр явж гинүү даа л гэж бол харагдаж байна. Бит хоёр ингээд хичээн зүтгэн одоо би яажсэн ч ста нэрээ хичээн зүтгэн гэхээсээ илүүтэйгээр энэ хүний энерги бас нэлээд унтсан. Ер нь бол түрүү хэлсэн шүү дээ. Амны хувьд бол 15% дээр ингээд арай гэж дэмжлээд явж байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд таны хувьд бол харьцангуй одоо бит хоёрт ирээдүй байгаа хичээл зүтгэл гаргаад үзвэл болно доо гэсэн юм итгэл найдвар байгаа болвол нөгөө хүний чинь хувьд бол одоо би бол хичээгээд энэ харилцаан дээр үр дүн гарахгүй байгаад нэлээд сэтгэл ханамж муутай байна л гэж бол харагдаж байна. Тэгэхээр урт хугацааны ирээдүг бол ялцчихгүй жоохон харж чадахгүй байгаад байна уу даа л гэж бол харагдаж байна. Тэглээгээд энэ хүн танд хайргүй гэсэн үг бол ерөөсөө биш. Тэгээ харилцааны динамик гэх юм уу одоо нэг харилцааны уур амьсгал жоохон токсик гэдэг юм уу, эрүүл бус би биендээ итгэхгүй байдал бол ялцчихгүй байгаад байна. Тийм байдал энэ харилцаан дээр байгаа учраас ингээд урт хугацааны ирээдүй харж чадахгүй байгаад байна л гэж бол нэгдүгээр бүлийнхэн маань үзэж байна. За тэгээд нэмэлттэй байгаа нэмэлт хэсэг дээр болохоор нэгдүгээр бүлийнхний бодож байгаа харилцаатай байгаа хүн нь
Ер нь танаас яг юуг нууж байгаа юм бэ? Нууж байгаа зүйлийг харна. За тэгээд энэ харилцаанаас яг юу хүсдэг юм бэ те? Яг яавал ер нь энэ харилцаан дээр би өөрийгөө 100% хайрлагдаж байна гэдгийг сэтгэл санааны хувьд ингээд гоё дүүрэн болох юм бэ. За тэгээд гэдгийг хараад за нэгдүгээр бүлгийнхний хувьд нэг энэ харилцаан дээр яг одоо харилцаан дээр юм гаргаад байгаа алдаа нь юу юм бэ те? Тэр хүнтэй ингээд юуг буруу харьцсан болоод яагаагүй болоод энэ хүн ингээд өөрөөс чинь зай авахд хүрсэн юм бэ? Сэтгэл ханамжгүй болоход хүрсэн юм бэ гэдгийг буруу игээд байгаа зүйлийг харнаа. За тэгээд төгсгөлд нь энэ харилцааны ирээдүг ерөнхийдөө бол харнаа. Тэгээд нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүсүүд нь миний Instagram хуудас байгаа. Кирилл Тарот 2025 гэдэг. Тэрнлөө энэ уншлагын нэмэлтийг авъя гэд ороод ирээрээ гэж урьж байна. За тэгээд та бүгдтэй бас амжилт хүсье. Уншлагын маань одоо энэ хүртэл сонсон маш их баярлалаа. Та бүгдтэй маш их баярлаж явдаг шүү. За тэгээд дараагийнх уншлагаар уулзъя. Түр баяртай. Зя 2 дугаар бүлийнхэн маань уншлагатай тавтай морил. За энэ удаагийн уншлагаараа таны хайртай хүний энэ харилцаан дээрх байр суурийг хамтдаа харах гээд байгаа. Зя тэгээд нэлээ олон хэсэгтэй уншлага байгаад байгаа. Энергийн шалгалт маань болохоор та энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдг нь энергийн шалгалт байдлаар ороод ирнэ шүү. За тэгээ энергийн шалгалт буюу таны бодол мэдрэмжт энэ харилцаас хүсэж байгаа зүйл нь тохироод таарч авах юм бол та бүгд маань энэ харилцааг нь яг уншлагаар нь өөрсдөө сонсох боломжтой гэж ойлгож болно. За тэгэд энэ харилцаа буюу 20 дугаар бүлгийнхний хувьд айгүй олон харилцаатай хүмүүс байх боломж вариант гэх юм уу да олон юм харилцаатай хүмүүс байх боломжтой гэж бол гарч ирээд байгаа. Нэгтгэн нь бол одоо ингээ маргалцсан. Гэхдээ бүр яг 100% салчаагүй. Одоо нөгөө яахан тодорхойгүй харилцаа гэж байдаг шүү дээ. Тэгээ салцсан юм шиг салаагүй юм шиг. Эсвэл бүр холбоогүй байгаа. Гэхдээ би бинийг 100% тавьж явуулаагүй тийм хосууд байх боломжтой. За эсвэл хин нэгнийхээ 3 дахь харилцаа байх боломжтой. Та тэр хүний 3 дахь байж болно. Тэр хүн таны 3 дахь харилцаатай хүн байх бас боломжтой. За тэгээ яг нэг ийм харилцаатай биш ээ. Зүгээр энгийн харилцаатай, битүүрийн харилцаа ер нь бол хэвийн байгаа гэж бодож байгаа бол гэтээ яг нэг ийм бас яг юм эксүүд те эсвэл 3 дахь харилцааны талаар ингээд маргалтаантай байж агаад буцаад нийлсэн тийм хосууд байх юм бол энэ харилцаа эгвшээ энэ уншлага ерөнхийдөө бол тохиромжтой гэж ойлгоорой. Тэгээд яг ийм зүйл байхгүй болвол та бүгд маань өөр бүлгийг сонгоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд заавал одоо нэг 3 дахь харилцаатай марилцаатай байх бол бас албагүй шүү. Та хэнийг 3 дахь байх бол албагүй. Гэхдээ ер нь гарч ирж байгаа энерги нь юм байгаа даа учраас түлхүү бараг ийм 3 дахь харилцаатай энергитэй байж байгаад эсвэл хин нэг нь салсан ихнэр нөхөртөө гэдэг ч юм уу тиймэрхүү байж байгаад буцаж нийлсэн. Нийлээд тэгээд нөгөө ингэж жоохон ойлгомжгүй байгаад идэг. Яг нөгөө юм 100% ингээд нэг таарч тохирсон гэдэг юм уу эвтэй нэртэй байж чаддаггүй. Тийм харилцаа байх магадлал бас яг өндөр шүү. За тэгээд маш олон юм ярьчлаа. Уншлага руу орё. За 20 дугаар бүлгийн энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдгээр ер нь бол бараг шуудхан тэр хүн энэ харилцаан дээрээ яг ямар байр суурьтай байгаа юм бэ? Бид өөр ирээдүйд хамтдаа амьдрах юм уу? Гэр бүл болох юм уу? Би чиний найз бүсгүй найз залуу сүйд бүсгүй эсвэл бүр ихнэр нөхөр чинь болох юм уу гэж бараг ингээд асуухыг хүсдэг. Бид өөр ирээдүй юу юм бэ гэдгийг шулуухан мэдмээр идэг, асуумаар байдаг. Тэгээд заримдаа ингээд
яг асуумар байдаг ч гэсэн асууж чаддгүй л гэж бол гарч ирж байна л да. Тэгээ заримдаа жоохон ингээд тойроо байдлаар асуучдаг гэдэг ч юм уу, заримдаа ингээд шууд асуучдаг. Гэхдээ тэр хүн хариулдаг ч гэсэндээ тэр хариултанд нь итгэдэггүй байх магадaltaй. За тэгээд ерөнхийдөө энэ харилцаан дээр нэг юм гоё одоо нэг эргэлтийн цэг гэдэг шиг Азийн хүрд эргээд битүүрийн харилцаанд ингээд амар гоё том өөрчлөлтийг авчирчдгүй юм бах та. Аюу гоё эвлэрэл найрамдлыг авчирчдгүй юм бах та. Эсвэл одоо хурим мурим гэдэг ч юм уу маш ингээд гоё том эерэг өөрчлөлт, том боломжийг авчирчдгүй юм байх та гэж бас ингэж заримдаас ингээд хороодлол хийгээс нэг гоё болчдгүй юм бах та гэд мөрөөддөг байдал бол ажиглагдаж байна. За тэгээд High Priestess 3-ын зоостой гарч ирсэн гэхлээр яалтчгүй та энэ харилцаанаас тэр хүнийг надтай гэр бүл болоосой, намайг одоо ингээд гэр бүлийн хүн маань гэж хүлээн зөвшөөрөөсэй, надаас ингээд гэрлэх санал тавиасай, сүү тавих санал тавиасай гэж бол хүсдэг. Тэгээд тэр хүнийг надад илүү ингэж нөгөө сэтгэлээ илэрхийлдэг, илүү зөөлөн, илүү романтик те. Илүү юм харилцаагаа ингээ албан ёсны болгох юмсан гэж бол хүсдэг. За тэгээд битүүрийн харилцаа ер нь албан ёсны болох болов болохгүй болов битүүр ер нь яг гэр бүл болж чадах болов чадахгүй болов гэдг дээр айгу санаа зовж явдгаа гэж бол харагдаж байна. Тэгээд яг энэ нь баталгаатай биш байгаадаа учраас энэ дээрээ жоохон санаа зовдөг зүйл бол нэг хоёрдугаар бүлийнхэнд бол байна. За тэгээд битүүр ер нь ирээдүй рүү юу руу чиглэлийг яваад байгаа юм бэ? Битүүрийн энэ харилцааны ирээдүй юу юм бэ гэдгийг мэдхийг хүсдээл гэж бол гарч ирж байгаа. За тэгээд энэ бүлэг ерөнхийдөө тань тохирж байгаа юм бол та үргэлжлүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. За хоёрдугаар хэсэгт болохоор тань сахиуснууд энэ харилцаан дээр юу зөвлөх вэ гэдгийг хамтаарч байгаа. За тэгээд та ерөнхийдөө бол энийг одоо ингээд энэ бодол мэдрэмжээ нууха болоо гэж бол хэлж байгаа юм. Одоо юу гэмдэ гэр бүл чамтай би гэр бүл болмоор байна. Би чиний эхнэр болмоор байна. Би чиний нөхөр болмоор байна гэж хэлэх тэр бодлоо бол одоо бити ингэж нуу. За тэгээд магадгүй ингээд нөгөө тэр хүн чинь нэг шийдэж өгөхгүй те ингээд нэг дөрөвтэй шийдвэр гаргахгүй байгаад байгаа ч юм шиг санагдаж байгаа бол заавал тэр хүний ингээд хүчээр гэдэг ч юм уу те ингээд шийдвэр гаргуулах гадах шаардлага байхгүй. За чи ийм шийдвэр гаргахгүй бол би чамтай харилцаа боллоо. Чи надад гэрлэх шийдвэр намайг ингээд гоохгүй байх юм бол хойлоо болий энтер гэдэг ч юм уу. Тиймэрхүү үйлдэл гаргах хитрхи тэр хүнд тулдахаа болох хэрэгтэй гэсэн сахиуснууд нь бол зөвлөж байна. Тэгээд өөрийнхөө үн цэнийг хадгалаад энэ харилцаа бол одоо ирээдүйд юу гэдэг чинь тэр хүн намайг бол сонгох нь тодорхой гэдэг ч юм уу. Нэг тийм итгэлтэйгээр энэ харилцаанд хандах хэрэгтэй гэж байна. За тэгээд одоо таны ирээдүй зөвхөн одоо энэ хүн биш юм аа, тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө ер нь ирээдүйд ер нь амьдралдаа юу хийж амьдрмаар байна, юу хийж бүтээмээр байна, ажил карьерийн хувьд, сүнслэг өсөлтийн хувьд, бие махбодын хувьд ч гэдэг юм уу ер нь яг юу хийх вэ? 2026 оны төлөвлөгөөний биелэлт хаагур явж байна гэдэг ч юм уу тийм юм руугаа ер нь жоохон энерги хандуулаарай. Хитрхи хайрдуул гээд байна шүү гэдгийг сахиуснууд нь бол анхааруулж байна. За тэгээд найз нөхдөдөө цагийг гарч өнгөрөөгөө одоо өөрийгөө бити ингэж ганцаардуулаад бай. Ингэх юм бол та илүү цоглог болно. Таны энерги сэргэн, та амар ирч хүчтэй болно. Тэгээд дагаад энэ харилцаа чинь ч гэсэн илүү одоо сайхан болно гэж бол харагдчихэв. За тэгээд За тэгээд ерөнхийдөө энэ харилцаан дээр ямар нэгэн зүйл танд шижигтэй санагдаад гэдэг ч юм уу нэг л зүйл болохгүй байгаа даа юм шиг санагдаад нэг тийм мэдрэмж төрж байгаа болвол тэр дуу хоолойгоо юу чут бүрстэй хамаг юм маань цэцэн байж ёо. За
За тэгээд ямарчсан. Ямар зүүн сон, ямар мэдрэмж төрж ийн тэр яанаас дуучлаа. Тэр мэдрэмжээ ингээд дотроосоо ингээд бити үл томсорлоо. Тэр мэдрэмжээ ингээд өгөөсгөж болохгүй шүү. Тэ? Тэр одоо ямар ч мэдрэмж байж болно. Одоо ямар нэгэн зүйл нуугаад байгаа чим шиг тийм мэдрэмж байж иж болно, тийм ээ? За тэгэхээр энэ харилцаан дээр магадгүй шинэ хобби, шинэ эхлэл, шинэ найзууд, шинэ танил, тийм ээ? Тийм зүйл бас энэ нээлттэй хандараа гэж бол хэлж байна. Шинэ найз нөхдөдөө болох, шинэ хүнтэй танилцах, тэгээд шинэ ажилд орох гэдэг ч юм уу, шинэ хоббитой болох одоо юу гэдгийг одоо за би бол одоо ингээд спорттой юу юм уу? Жохон юм зөөлхөн чи их нэг тиймэрхүү юм би хийх дуртай. Хитрхи ингээд зүрх ингээд даачилсан юм огцом хөдөлгөөнтэй би тийм спорт энэ хичээл дуугүй гэх юм бол үгүй та тиймэрхүү одоо өөрийнхөө хийж байгаагүй тэр зүйлүүдийг хийгээд үзэхэд бол маш сайхан энерги чинь бол сэргэн шүү. Тэгэхээр ганцаараа уудаад байхгүй найз нөхдөдөө гарч ороорой гэж хүснэ юм бол зөвлөж байна. За тэгээд таны бодож байгаа тэр хүн энэ харилцаан дээр ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэхээр за яг одоо бол тантай суун гэрлэн энэ харилцаагаа бүр ингээд шулуудгацсан гэх юм уу юу гэх юм бэ? Одоо ингээд нэг янз бүрийн зам байгаа шүү дээ. Тэр замнуудаа ингээд бүр аюу олон 7-8 зам байлаа гэж бодъё л доо. Тэр нь бол одоо өөр сонголт те одоо юу бид ажиллаа сонгох эсвэл өөр хүн сонгох эсвэл тантай хамт явах гэдэг ч юм уу нэг юм зам байлаа гэж бодоход нэг замаа тантай явна гэдэг замаа ингээд тоцсоод тэр бусад нөгөө нэг юм салаа юм замнуудаа устгаад бүдгүүлсэн тийм зүйл бол байхгүй байна буюу шулуудсан зүйл бол байхгүй байгаад байна. Гэхдээ болвол энэ хүн таныг юу гэж боддгоо гэхлээр маш гэрэл гэгээтэй хүүхэд шиг юм цайлхан ухаантай байнга л инээж идэг тэгээд өөртөө чинь хамт юм ярихаар ингээд нэг юм ирч хүч авчдаг. Тэгэл одоо бодит амьдрал чинь ер нь бол тэгэл амар челленжтэй штэ ингээл ажлын стресс байна, амьдралын стресс байна, санхүүмгний стресс ч байд юм уу, юу ч байд юм те өөртөө эргэлзэх, өөртөө итгэлгүй байх ч гэдэг юм уу. Нэг тийм зүйлсүүдийг ерөнхийдөө энэ хүн мэдэрдэг байхад тантай байхад энэ хүн бүр ингээд бүх зүйлээ ингээд мартчихдаг. Бүх зүйлээ амар сайхан болчдөг. Айгу амархан болчдөг. Тэгэд энэ хүн таны яаж ийм амар эерэг юм байж чаддсан бэ гэж амар бүр гайхдаг тий биширдэг. Тэг яг хүүхчиг амар гэгээлэг байж чаддаг гэж бол боддгоо гэж бол харж байна. За тэгээд болохоор ерөнхийдөө болвол энэ харилцааг бас яг 100% тавьж явуулж бас чадахгүй л байгаад байна л да. Тэгэхээр яг энэ энергийг харахаар надад аюу сонирн байгаад байгаа байхгүй юу? Яг нэг юм full card доошоо, world доошоо, 8-ын аяга доошоо гараад ирэхээр би энэ харилцааг аюу гайхсан байхгүй юу? Салцсан байж байгаа дэвлэрсэн осууд юм уу? Эсвэл одоо юм гурдаж харилцаанд байдаг хүмүүс юм уу? Тэ? Тэгэд аюу сонирхолтой санагдаад байгаа юм л да. 50-ыг тавьж явуулж чаддаггүй. Уулзаж уулзраад хамт амьдрий гэхээр нэг л болж өгдөггүй л тийм л харилцаа болчиход байгаа л гэж бодоод байна л да. Тэгээ шинээр эхлүүлээ, болий бүр бүгдийг шинээр эхлэе гэхээр саад айгүй ихтэй. Тэгээ бүр өөрөг чинь мартаад тавиад явуулчих гэхээр бас чадахгүй. Нэг юм уягдсан нэг тийм харилцаал байгаад байгаа юм л да. За тэгээд тэр хүн тантай өөр урт хугацааны ирээдүй хардггүй гэхэд бэ штэ тий. Яг ингээд ийм савлдаг шийдвэр ингээл энэ дэр гарч ирж байгаа юм л да.
Гэтэ тэр хүн танд хайртай юу гэдэгт дээр айгүй хайртай гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Бүр хоёрын аяга тэгээ Empress-тэй тэгээ 9 аягтай гарч ирсэн. Энэ бол айгүй гоё хослол. Бүр ингээд ийм чин сэтгэлийн бүр нэг ийм хайр байгаад байгаа байхгүй юу? Нэг ийм маш их хайртай. Гэхдээ эсвэл энэ хүн 3 дахь харилцаатай хүн юм болов? Тэд айгүй янз янзын юм гарч ирээд таа. Тэгэд энэ хүнд болохоор ингээд нэг юм эргэлзээ байгаа шийдвэрээ гаргаагүй. Нэг бол тань дээр ирээл, нэг бол танаас цухтаагаад байдаг тийм харилцаа байгаад байгаа байхгүй юу? Шийдчих чаддаггүй. Гэхдээ энэ хүн бол тантай маш урт хугацааны ирээдүй бол хардгаа, дотроо яалтчгүй хардаг. Хоёрын аяга тэгээд Empress 9 аяга бол энийг дийлэх карт гэх юм уу? Хүзрэл хүзрийн хослол гэх юм уу байх гэж би бодож байна. Тэгэхээр яалтчгүй энэ хүн бол тантай бол урт хугацааны ирээдүг бол хараад байна шүү. Маш урт хугацааны ирээдүг харж байна. Аюу гоё тийм гүнзгий хайр дурлал байна. Тэгээ нэг жирэмсэн хүний бас энерги бас харагдаж байна. Жирэмсэн байх боломжтой. Тэгээ эсвэл жирэмсэн биш юм ахэд маш халамжтай. Эмэгтэйлэг айгу сайн ээж болохоор тийм хөтөлтөө эмэгтэй гэж боддог. Тэгээ үсээ ингээ шуудсан, баг зэргийн унжуулсан байхтай амар гоё харагддаг. Тэгээ эмэгтэйлэг баг зэргийн задгаа хувц өмсч өөрөө маш үзэсгэлэнтэй харагддаг гэж боддог юм байна. Тэгээд өөртөө чинь хамт байхад бол үнэхээр аз жаргалтай байдаг. Хорвоогоос авч болох бүхэл сайн сайхан мэдрэмжийг авч чаддгаа л гэж бол сэтгэл ханамж 100% гэж бол гарч ирж байна да. За тэгээд энэ уршлага маань нэлттэй байгаад байгаа. Маш юм complicated яг ямар харилцаа вэ гэдэг нь янз янзын чиглэл рүү хувираад байгаа учраас за тэр хүн танаас яг юуг нуудаг вэ гэдгийг хамтдаа нэмэлт хэсгээрээ харъя. Энэ харилцаанаас тэр хүн яг юу хүсдэг вэ? За яавал энэ харилцаан дээр бүр 100% сэтгэл ханамжтай байх вэ? Энэ харилцаан дээр та тэр хүнтэй ингээд харилцааны хувьд ингээд гаргаад байдаг алдаа чинь юу вэ? Тэрийг яаж сайжруулах вэ? За тэгээд энэ харилцааны ирээдүй юу вэ гэдгийг нэмэлт хэсгээрээ хамт дарнаа. Тэгээд нэмэлтээ маань авах юм бол та бүгд гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар холбогдоод тэр уншлагыг чинь нэмэлтийг авъя гэд чат бичиж ороод ирэх юм бол би та нэмэлт авах зааврыг явуулах болно. Тэгээд энэ хүртэл уншлагаа сонссон маш их баярлалаа. Тэгээд нэг юм эдрэтэ юм шиг хэрнээсээ амар гүнзгий тийм бас харилцаа байх шиг байна. Тэгээд уртгаар бүлийнхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа уншлагаар хамтдаа уулзъя. Түр баяртай. За 3 дахь бүлийнхэн маань уншлагатай тавтай морил. За гадах чимээ орж ирж явах юм битээ нэг тоорой. Амар халуун байгаад орж ирсэн. Тэгэхээр 6 болохгүй байна. Битээ гаднаас халуун байгаар л орж ирж байна л та. Гэтэ яагаад ч юм туслаад байгаа юм шиг санагдчихэ. За өнөөдрийн уншлах болохоор тэр хүн ерөнхийдөө энэ харилцаагаа ер нь яаж харж байна вэ? Ер нь энэ харилцаан дээр ямар байр суурьтай байна вэ? Ер нь хэр хурд хугацааны ирээдүйн дээр харж байна гэдэг хамт таах байгаа. Энергийн шалгалт байдлаар та энэ харилцаанаас яг юу хүсдэг вэ гэдгийг хамтдаа харнаа. Тэгээ энэ харилцаанаас хүсэж байгаа зүйл нь танд тохирж байгаа юм бол энэ таны бүлэг гэж бодоод 2, 3, 4-р хэсэг рүүгээ ороод сонсороо гэж та бүгдийг хүсэж байна. За тэгээд уншлагын хувьд жоохон бараан одоо нөгөө нэг бичлэг энэ төр байх юм бол заавал бичлэгийг үзэх гээд ах шаардлага байхгүй. Сонсчиж болно шүү. За тэгээд хамтдаа уншлах руу орё. За та энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдгээр өнөөдөө маш их зүйлийг ярилцахыг хүсэж байна. Би ийм зүйл бодож байна. Би чамд энэ дээр ингэж хойлоо алдсан байна. Энийг хойлоо энэ харилцаагаа ингэж засъя, залруулъя гэд тэ. За тэгээ юуны түрүүнд энэ харилцаа ерөнхийдөө гэр бүл болцсон хосууд, за эсвэл гэр бүл болоогүй ч гэсэн үерхэж байгаа хосууд, тэгээд
тодорхойгүй харилцаанд байгаа осуудад ерөнхийдөө сонсох боломжтой юм ууршлага байна гэж бол гарч ирж байна. Бүхэл төрлийн хосын харилцаанд байгаа хүмүүс тохиромжтой. За тэгээд онцлог руу өршлөлд оръё. 3 дугаар бүлгийнхэн маань ерөнхийдөө өмнө хэлж байгаагүй яахан тодорхойгүй байгаа эргэлзээтэй тэр бодлуудаа нэг чиг шугамд оруулахын тулд тэр хүндтэй нээлттэйгээр ярилцахыг хүсэж байгаа маш олон эргэлзээ, тэнэгэлзээгээ ерөнхийдөө бол ингээд төгжээг нь мулталж байгаа юм шиг нэг нэгээр нь сайхан ярилцаад явахыг хүсэж байгаа. За тэгээд өнгөрсөн дөх дурсамжууд шарах тийм ээ би биендээ үлдээсэн тэр хэцүү мэдрэмжүүдээ ерөнхийдөө бол мартахын мартаад, ангаахын ангаахаад, уучлахын уучлаад тэг тайлбараа сонсохын сонсоод ерөнхийдөө нэг юм асуудлуудаа өнгөрсөнд байсан асуудлуудаа цэгцлэхийг айгүй хүсэж байгаа. Тэгээд хоёрын аяг гарч ирж байгаа гэхээр илүү гүн гүнзгий түвшин би биенийг ойлгодог болох. За одоо илүү юм ухаалаг болохыг хүсэж байгаа энэ харилцаан дээр илүү ингээд юм ухаантай хандах тийм ээ. Жижиг зүйл дээр маргалтаад ах биш. Зарим зүйлсийг одоо ингээд уучлж өнгөрөх чимээгүй болох гэдэг ч юм уу тэгж жагаад тайвширсан үедээ ярилцдаг болох гэдэг ч юм уу нэг юм за эсвэл бүр би бинийг аюу гой чин сэтгэлээсээ ойлгодог болох. Харилцаагаа илүү тэнцвэртэй болох, илүү эрүүл харилцаатай болгохыг ерөөхдөө бол хүсэж байгаа. Би бинийг аюу гой ойлгодог тийм ээ одоо нөгөө ингээл нүдрөө хараад энэ хүн гонигтай ано, жаргалтай ано гэдгийг мэдэрдэг хэмжээний амар гой ойлголцдог болох юмсан. Маш гой дотн болох юмсан гэж бол хүсэж байгаа. За тэгээд Page of Wands, Knight of Pentacles, Ace of Pentacles гарч ирж байгаа гэхлээр ерөнхийдөө бол дахиж энэ хүндээ дурлахыг хүсэж байгаа. Энэ харилцаанда бүр их шинхэн танилцж байгаа хосууд шиг ерөөхдөө болвол ингэж би биэндээ амар татагдахыг хүсэж байгаа, үйлдэлхийг хүсэж байгаа. За сүүл бүр тийм шинээр танилцаад явж байгаа хосууд байх боломжтой. За тэгээд удаан хугацаанд харилцаа нь үргэлжилчихсэн болвол яг л би биэндээ гоё шин мэдрэмж төрүүлээд хоёрын дунд юм шин оч дахин асаасай гэж хүсэж байгаа гэж бол харагдчихээн. За тэгээд баг багаар айгу тогтвортойгоор нэг юм сэтгэл хөдлөлөөр биш тогтвортой гэдэг чинь айгу урт хугацааны тэгээ сэтгэл зүйн савлсан биш тогтвортой бодтой яг нэг тийм үйлдэл хийхийг хүсэж байна. Одоо болцоонд явах, би биэндээ урмын үг өгөх, ойрд хэлээгүй гэсээ цахиагаар бичих гэдэг ч юм уу нэг юм энэ харилцаанда нэг гоё юм шинэ уур амьсгал, шинэ эв наримтлыг оруулж ирэхийг хүсэж байна. Тэгээд яг анх танилцчихсэн шигээ гэдэг ч юм уу эсвэл бүр цоо шинэ би бинийгээ танихгүй мэдгүй одоо чадрууд нэг тийм өнцөг тийм ээ тэрийг одоо ингээд мэдрэхийг хүсэж байгаа. Би биэндээ шинээр дахиж дуурлахыг хүсэж байгаа гэж бол харагдчихээн. За тэгээд энэ хүртэлх одоо хэсэг та бүхэн таарсан бол 2 дугаар хэсэг рүү хамтдаа орё. За энэ харилцаан дээр нь сахиуснууд яг юу гэж зөвлөж байна вэ гэхлээр ерөнхийдөө өөрөө өөрийгөө энэ харилцаан дээр нэгдүгээрс таваа. Сэтгэлийн хувьд ингээд Ace of Cups ಈ хувьд сэтгэлийн хувьд тэр хүн лөө би хос руугаа айгу хэцүүлийг урсгаад өгөөд байна. Тэтгэхийн харээр 3 дугаар бүлийнхаа маань хэцүүлийг хүсэж байна. Айгу одоо хугацаанд хүлээж ийн гэдэг юм уу хүлээлт айгу өндөр байгаад байна. Тэр нь ирэхгүй байгаад хар сэтгэлээр унж байгаа тийм зүйл бол байна. Тэгэхээр тэр сэтгэл дотроо хуримтлагдсан гомдол, бухимдал, гунигаа ерөнхийдөө болвол эдгээх хэрэгтэй байна. Гатгшлуулах хэрэгтэй байна гэсэн үг. Одоо жишээлбэл айгүйх гомдж байгаа тэр хүн рүү ингээл уйлаад бухимдаад хэлэн гэхээсээ илүүтэйгээр байгальд гараад бичээд гэдэг ч юм уу битсэн зүйлээ шатаагаад гэдэг ч юм уу өөртөө нэг юм хэцүү зүйлээ эсвэл ганцаараа байхдаа уйлдаг гэдэг ч юм уу эсвэл таныг ойлгох айгүй сайн хүнтэй ярилц гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар юм сэтгэл зүйн бухимдлаа болвол
эрүүл аргаар гэх юм уу гаргах хэрэгтэй. Тэр хүн рүү чи над руу анхаарал тавьсангүй энэ харилцаа бүтэхгүй байх гэж гомдлохын оронд за магадгүй та тэгж гомдлдоггүй л ер нь бол байх л та. Гэхдээ ер нь тэгж гарах нь бол буруу шүү. Тэгээд асуудал ер нь сайн ч бай, муу ч бай. Та өөртөө ерөнхийдөө бол аюух цаг гаргах хэрэгтэй байх шүү. Одоо тэр хүн надад хайртай болов, надад хайргүй болов гэл ингээл айгүй ингээд тэр хүний сэтгэлийг та ерөнхийдөө удирдах чадахгүй тийм зүйлд ингээд аюух цаг хугацаа анхаарлыг өгөөд байна. Тэрний хооронд өөрийнхөө амьдралыг ингээд нөгөө амьдралдаа анхаараач, мөнгө санхүү, ажил карьер чинь юу болж байна. Тэр суураа бараг өсгсөн нь илүү дээр шүү гэж бол сахиуснууд нь хэлж байна. За тэгээд илүү нэг юм богино хугацааны гэдэг юм уу да одоо нэг юм таны хүсэж байгаа зүйл болохоор нэг тийм юу биш юм л гэдэг л та. Одоо энэ хүнээс хүсэж байгаа зүйл нь урт хугацааны зүйл юусоо биш байна. Богино хугацааны хүсэл хүсэж байна гэж байгаа байхгүй юу? Одоо тэрний жишээлх юм бол цэцэг авах байдаг ч юм уу. Яг гоё болцоонд явах байдаг ч юм уу тий. Тэгээ авахтай цэцэг авчираад өгчлөөхөд та хизээ нэг үед бас ингээл энэ аз жаргалчаа цэцэг одоо өгөх үед байхгүй болдог гэдэг ч юм уу тий. Дахиад нэг илүү том цэцэг хүсдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг юм чухал зүйлд одоо энэ одоо юу хөө харин харилцаан дээр нэг тийм хөнгөн юм бити хүсээл гэдэг. Эсвэл энэ харилцаан дээр одоо тийм том хүлээлтийг ер нь бити тавиагаа. Бид хоёр одоо ингээл энэ харилцаа амар гоё бол амар романтик аялал хийн гэдэг ч юм уу. Өргөс авсан юм шиг зүгээр сайхан болчихно. Яг хоо тэгж бодох нь бол мэдээж зүйлтэй. Гэхдээ нөгөө ингээд юм хичээл зүтгэл гаргаагүй байхад гинтийн ингээд амар том өөрчлөлт хүсэж байгаа байхгүй юу? Баг багаар би бинтгээ ярилцаад би биенийхээ итгэлийг олж авч иж гэр бүл болтогч гэдэг юм уу? Тийм байхад чинь юу гэмдэ нэг юм хөнгөн л хандаад байна л гэж бол хэлээд байна л да. Энэ харилцаан дээр тийм их зүйлийг бити хүсээл гэж бол хэлж байгаа юм ер нь бол. За тэгээд энэ харилцаа ерөөхдөө цаашаад үргэлжлэхийн тулд ерөөхдөө бат бөх суур хэрэгтэй гэж бол зөвлөж байна. Тэг яг одоо энэ бат бөх суур бол байхгүй байна. Хоёрын хувьд бол яг тэр хүнд итгэчихээр гэдэг ч юм уу тэр хүнд 100% ирээдүй харах хэмжээний тийм баталгаатай бол биш вэ шүү. Өөрийнхөө амьдралыг бодоод өөрийнхөө амьдралыг зэгцлээд явж байгаарэ юмыг аж мэдвэл гэдэг зөвлөгөөг ерөнхийдөө бол өгч байна. Тэгээд хитрхи ингээд нэг юм баталгаатай зөвлөгөө сэтгэлээ цутгаад авах хэрэг байна уу даа л гэж яг шударгаар бол хэлж байна. За тэгээд тэр нь бол яахтай ингээд яг баталгаа байхгүй ирээдүй байхгүй гэж бол хэлээгүй. Яг одоогийн нөхцөл байдлыг хэлж байгаа. Яг одоогийн нөхцөл байдалд чинь л сахиуснууд зөвлөгөө өгч байгаа шүү. Тэгэхээр за битэрт ирээдүй байхгүй юм байна. Ингээд сэтгэлээр бас битгий унаарай. Тэгэд яг одоогийн нөхцөл байдалд бол яг хоёрын хувьд бол бонд гэдэг юм уу да тийм дотносол гүн гүнзгий байдал гэдэг ч юм уу жоохон сул байна гэж бол гарч ирж байна. За тэгээд тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэхлээр 5-ын 100-аас 5-ын саваа гарч ирсэн. Тэгээд жоохон ойлголцохгүй байгаад байгаа. Бид хоёр үзэл бодлын хувьд жоохон зөрчилдөөд байгаа, ойлголцохгүй байгаад байгаа. Тэгээд би 3 дахь бүлийнхнаас би ойлгогдож байна, би хайрлагдаж байна. За ойлгогдож байна гэвэл илүү тохиромжтой байна. Тэр мэдрэмжийг авч чадахгүй байгаад байгаа. Намайг дандаа шүүдэг, шүүмжилдэг, жижиг ингээд яриа, үйл ойлголцол, зөрчил нь маш том маргаан болчдөг гэдэг ч юм уу те. Тэгэд энэ зүйл нь тэр хүнд аюу хэцүү байгаад байгаа. Тэгээд ийм маргаан мэтгэлцэн гараад ирэхээр
би бас бууж өгмөөргүй байдаг. Би энэ харилцаанд бас ялмаар байдаг. За тэгээд энэ харилцаагаа би бас 100% удирдах 100% бас ингэж зөөлнөр гэдэг юм уу? Буулт хийх үедээ буулт хийгээд одоо буулт хийхгүй үедээ хийхгүй гэдэг ч юм уу тэнцвэртэй бас хандаж чадахгүй байгаад байгаа гэж бол бодож байна. Яг хуу дандаа ингээл буулт хийхгүй биш бас байдгүй. Таныг бол бас буулт хийдэг. За тэгээд магадгүй ингээд заавал ингээд хоорондоо ингээд таарч тохирохгүй байгаа зүйл дээр би одоо ингэж амар хичээгээд энэ харилцааг авч үлдэх гэж ер нь хичээгээд ер нь нэмэр байна уу да гэдэг бодол бас байна. Тэгээд яг юу болоод байгаа юм болоо? Бид хоёрын тунд юу ингээд ойлголцож чадахгүй байгаад байгаа юм болоо? Яг юу дутагтаад байгаа юм болоо? Энэ харилцаан дээр юу хэрэгтэй юм болоо гэдгийг ойлгохыг хүсдэг. Таны бодож байгаа тэр хүн бас ингээд ойлгохыг бол хүсдэг ээ. За тэгээд айл болох ингээд өнгөрсөн дөгжсэн шарах марах гэдэг ч юм уу маргаан битгэлцэн дээр би биэндээ гомдоосон зүйлээ ингээд мартахыг бол хичээдэг. Хичээгээ цаашаа урагшлахыг бол хүсдэг гэж бол гарч ирчээ. За тэгэхээр яг нэг юм ойлголцъйгээд яг ингээд бүрэнгүйцэд сайн ойлголцож чадахгүй байгаа тийм усын харилцаа байна уу да гэж бол ерөнхийдөө бол харагдаж байна. Мэдээж 3 дугаар бүлийнхэн өөрсдөө энэ харилцаа өөрчлөхийг хүсэж байгаа. Илүү ингээд ойлголцоод болж бүтэхгүй байгаа зүйлээ засаад энэ харилцаа өөрчлөхийг хүсэж байна. Гэхдээ сахиустууд нь бол битээ хитрхи ингэж хичээ. Ажил амьдрал сурлага хөдөлмөр мөнгө санхүүдэд анхаарлаа хандуулад яваарэ. Энэ хүн бол одоо бас ингээд өөр зүйлс төлөрсөн, өөр зүйлс гэдэг нь өөр хүн гэсэн үг биш л те. Зүгээр ажил карьерч гэдэг юм уу. Өөр зүйлсэд төлөрсөн яваад байж болно шүү гэдгийг сахиуснууд нь сануулж байна. За тэгээд 3 дугаар бүлийнхний сонгож байгаа тэр хүн ер нь энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүг ер нь харж байна уу? Харж байна уу? Ингээд ерөнхийд бол асуучаад байгаа. За тэгэхээр болохоор ерөнхийдөө бол энэ маргаанаа ер нь болохыг аягүй хүсэж байна. Айгүй ингээд толгойн өвчин болоод байгаа гэх юм уу? Одоо ингээл маргаан гэхэрч явахтай. Тэгээд үл ойлголцол гэсэн үг л дээ. Миний зөв чиний буруу гэдэг ойлголцол байгаад байгаа штэ. Би одоо энийг үнэн гэж боддог. Би энийг худлаа гэж боддог гэсэн нэг тийм маргаан байгаад байгаа. Тэгээ энийг бол ерөнхийдөө энэ уур амьсгалыг зөөлрүүлээд арай нэг мифтэй нартай байхыг энэ нэвд бол хүсэж байгаа. За тэгээ яг одоо бол энэ хүн бас үнэхээр бас ингээд юм ойлгохгүй гэдэг ч юм уу, юм бодохгүй бүр ингээд мангартаад яваад байгаа юм бол байхгүй. Бас дотгошоогоо ороод миний алдаа дутагдал юу вэ? Энэ харилцаан дээр юу дутагтаад байна? Яагаад байна? Ийгээд байна гэдгийг бас энэ хүн бас ингээд боддог. Бодохгүй бас миний зүг гэл бас 100% дайраад байгаа юм бол бас байхгүй. Юунд болохгүй юм да. Би ч бас заримдаа ингэдэг дээ. Одоо 3 дугаар бүлийнхэн ч бас ингэж байна да. Ер нь энэ харилцаан дээр ер нь л ингэж ах шиг байна да гэдэг ч юм уу. Айгүй их ингэж юмыг дотроо ганцаараа аюух зүйлийг бодож ийн. Магадгүй энэ танд ингэж цаашаа ингэж ороод хүндэрсэн юм шиг мэдрэмжийг бас өгдөг байж магадгүй. Тэр хүн дууга байгаа ганцаараа байгаа үед аюух зүйлийг бодож байна. За тэгэд энэ харилцаанд бол гадны нөлөө ер нь бол айгүйх байгаад байгаа. Тэгээд айгүй нөгөө нэг юу гэх юм уу? Шинэ уур амьсгал аюу дутагдж байгаа. Магадгүй сүүлийн үед дөрвтэй кино мэн үзээгүй, болцоо амьдрт яваагүй, би бинийгээ магтаж урамшуулаагүй, би биндээ хайртай гэдэг хэлээгүйч гэдэг юм уу? Нэг тийм романтик холбоо айгүй тасарсан байж болно. Эсвэл гадны нөлөө айгүй ихтэй алкогол, ямар нэг юмний донтол байдаг ч юм уу. Тэгтээ өөр нь алкогол гэж айгүйх гарч ирээд байгаа. Эсвэл найз нөхдөдөө айгүйх орж гардаг.
найз нөхдийн ингээд нэг юм янз бүрийн үг мөг хэлсэн байдаг ч гэдэм үү. Тийм зүйл ерөнхийдөө энэ харилцаанд бас айгуу саад болоод байгаа урагшлахад. За тэгээ хин нь ерөнхийдөө бол энэ харилцаанд баг ингээд урсгалаар нь тавьсан байгаа даа бол харагдаж байна. Хүү ялийн чи хичээ барий, юу блэ, энэ ч одоо энэ юун дээр анхаарыг, хосын харилцаан дээр анхаарыг гэхээс илүүтэйгээр яг үнийг хэлэхэд дотроо л энэ харилцаа сайжирчаасаа ингээд ямар ч хүчин чармаалт гарахгүйгээр өөрсдөө ингээд баг энэ харилцаа засагдчихаасаа гэж бодоод байгаа байдал бол байна. Яг хоо энэ дээр 3 дахь бүлийнхэн өөрийгөө бас өмөрж маавдаггүй. Үгүй би чи маш их шаналж байгаа штэ гэж байгаа боловч зүрх сэтгэлийн хувьд шаналж байгаа боловч яг үнэндээ бол үйлдэл бол хийхгүй байгаад байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд 3 дахь бүлийг бодож байгаа тэр хүн нь бол бас энэ харилцаан дээр хичээх, үйлдэл хийх хүсэл бол байгаа. Тэгээд урт хугацааны ирээдүйг харж гин үү гэхлээр бол яг урт хугацааны ирээдүйг харж гин гэж хэлэхэд бол хэцүү байна. Яагаад гэхээр урт хугацааны ирээдүйг харахаасаа өмнө одоогийн харилцаагаа сайжруулмаар байна л гэдэг ийм хүсэлтэй байна. Тийм байр суурьтай байна. Тэгэд энэ харилцаагаа бол нөгөө нэг засах хүсэл бол байгаа. Гэхдээ одоо ойрын үед ерөнхийдөө хоёр бол би биндээ бол хичээл зүтгэл баг гаргахаа болчихсон гэж бол энэ хүнд бол мэдрэгдэл байгаа юм байна л та. За тэгээд ямар ч хэлсэн энэ уншлага маань нэмэлттэй уншлага байгаа даа. Нэмэлт хэсэг дээрээ тэр хүн танаас юуг нууж байгаа вэ? Энэ харилцаан дээр ерөнхийдөө таны хос чинь яг юу хүсэж идэм бэ? Юу хүсвэл өөрийгөө хайрлагдаж байгаа бүтэн мэдрэмжийг авах юм бэ? За тэгээд энэ харилцаан дээр таны тэр хүнтэй нөө гаргадаг алдаа гэх юм уу? Харилцааны одоо тэр байдал чинь юу ингээ буруудаад байгаа вэ? Тэрийг яаж засах вэ? Тэгэд энэ харилцааны ирээдүй юу вэ гэдгийг хамтдаа харнаа. Тэгээд үнэхээр нэмэлт уншлага та бүгдд маань шаардлагатай болвол гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар яг энэ сэдвийн нэмэлтийг авъя гэж чат бичээд ороод ирээрээ. Тэгэд яг ямар Instagram хуудас юм бэ, яадаг хуудас юм бэ гэд мэдгүй байх юм бол хамгийн ихний комент хэсэгт би линкийг тавьсан байгаа. Тэгэд тэр линкэн дээр дараад ороод ирэх юм бол бүр хэлбэрхэн орох боломжтой байгаа. Эсвэл Instagram дээр гэрэл тараад 2025-ыг хайхад бол угаасаа гарч ирнэ. За тэгээд ямар тач энэ хүртэл уншлыг сонсон та бүгддээ маш их баярлалаа. Тэгээд 7 сараа сайхан өнгөрүүлээрээ. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.